чөтгөрөмтгч бас яг ингээд очиж зүг ойлголцвол бас ч одоо бодсноос өөр ч юм уу гэмээр болгосон байна гэдэг. За би Аламцын цав гэж адал явдалтай ийм орчин үеийн одоо бас хууч үлгэр байгаамаа. Энэ номтой зохиогч нь бол Жим Балуу гэж байгаа. Би энэ ямар нэгэн байдлаар одоо бас холбогдоод өвчсөн редактор гэх юм уу, автор гэх юм уу ийм байгаамаа. Тэгээ энд эдүүтийн бас монгол маягаар чөтгөр, дэваажин тэр эрлэг гэдэг одоо тэр орчин үеийн ойлголтууд байна шүү дээ. Тамийн тухай ойлголтыг, үйл яврын тухай ойлголтыг илүү одоо бидний тэр харгадууд эртний юм байгаа. Тэгтээ одоо ингээд зохиомж одоо ойлголт өнөөгийн юмнууд нь үйл явдал бол өнөө болж байгаа үйл явдлууд яг ковидын жилийн хойтонгоос үйл явдал эхэлж байгаа. Тэгэл урагшаан хэдэн үеийн хүмүүсийн туулж байгаа юмнууд. Тэгтээ хүний өнгөрсөн үеийн туулсан амьдрал хэрэг чилмээр түүхүүлэнд ерөөсөө жижигхэн тийм шидийн одоо шидэл терализмын үлгэр баримт эднэр ингээ холилдсон. Ямар ч байсан бас та нар уншичаад одоо энэ нэгдүгээр дэвтэр нь орсон байгаа. Ямар ч байсан одоо хүмүүс одоо уншичаад сэтгэл хэлхийг өмнө хоёр нь хизээ гарах юм бэл гэдэг асуулт асуугаад дараа нь тэр ийм болсон гэж ярьж байгаа. Тэгэхээр та нар энэ номыг хоёрыг уншихын тулд одоо нэгийн зайлшгүй унших хэрэгтэй. Яг гэвэл бодохгүй энэ ном бол 4 сарын эсвэл 5 сар ихэд 2 дугаар дэвтэр бол хэвлэл юу хоёрт бол зэрэг явчих бах. Энэ ном бол ерөнхийдөө дор хийж 3 дэвтэр явна гэдэг бодолтой. Тэгээ энэ бол орчин үеийн эдүүтийн дижитал үлгэр гэх юм уу тийм тиймэрхүү маягийн одоо юу байгаамаа. Та нар одоо тэгээд Harry Potter-ийн ч юм уу, Бүгсний эзэн ч юм уу яачаад иймэрхүү зохиолыг монгол хүн тийм монголчууд бид нар хийвэл яаж харах вэ гэж бодох бах. Тэгээд бид нар одоо ингээл хүн эрлэгт ч шүүгдэлтэй яадаг гэдэг нас барах гэдэг юм зарим талаас хүн надад одоо хэлэхдээ та нарын бидний одоо бас нийгэм хүн бас айж явах хэвээр юмнуудыг та одоо бичгтээ илүү хөгжөөнтэй энергиантай чөтгөрөмтгч бас яг ингээд очиж зүг ойлголцвол бас ч одоо бодсноос өөр ч юм уу гэмээр болгосон байна гэдэг шүүмжүүл надад иржсэн. Ер нь тэгэхээр энэ хорвоог бол таньчуул өөрөө тийм аимшигтай зүйл биш ээ. Юу хүнийг аюулд оруулдаг, юу айлгадаг гэхээр таниагүй зүйл, ойлгоогүй зүйлүүд бол хамгийн юу байдгаа гэдэг. Тэгээ энэ өнцгөөс нь хийсэн. За миний энэ 3 ном бол одоо энэ book гэдэг энэ ном сонсгодог пүүсийн одоо шагсаалтанд орцсон байгаа тийм ээ. Book төлөвлөж байна. Аламсын цав.